Дэлхий дандаа хайртай болоо дэлхий тамуу настай Баян талыг бүрхсэн баялаг сүрэг бэлчиж байна. Баялаг сайхан сүргээ Баатар малчин хариулж байна. Мянган мянган сүрэг нь уул талаа чимээд малчин түмний сэтгэл нь улс Монголоо хөгжүүлнэ. Хөдөөжин орон гэж байсан тэр үед талын монголчууд ийм дуулцгааж байсан. Мал, малчин, уул тал, ус бэлчээр салшгүй нягт амьдрал цогц нэгэн хөрөг. Малаа дагаж амьдрдаг нь нүүдэлчин Монголын уламжлалт ёс. Малчин монголчууд өөрсдийгөө гэхээс илүүтэй малынхаа аяыг аяглаж нүүж сууж өдий хүрчээ. Бэлчээрийн мал аж ахуйн оршин тогтнох үндэс нь бэлчээр. Ургах нарнаас үдшийн бүрий болтол мал бэлчээр дөнжин. Малын өсөлт ашиг шин бол бэлчээрийн 2 дахь бүтээгдэхүүн гэж эрдэмтэд тодорхойлсон. Уудам нутагт маань ургахгүй өвс ургамал гэж байхгүй. Малын үржил шим тарга тавиарагт онцгой нөлөөтэй шим сайтай олон наст өвслөг ургамал тал хээр хангай говь 3 нутагт бий. Монгол орны бэлчээрийн мал аж ахуй эрхэж ирсэн 4000 гаруй жил бэлчээрийн талбайн үр ашиг шим дэжэл муудаж бууралгүй 20 дугаар зуунтай золгосон. Урт удаан хугацаанд байгалийн унган төрхөө хадгалж ирсэн нууц нь цаг агарын онцлог тохируулан буйр сэлгэн бэлчээрийг зохистой ашиглах 4 улирлын нүүдэл суудал билээ. Бид нүүдэлчин удмын малчин монголчууд. Харин өнөө үед бэлчээр ашиглалтын уламжлал их өөрчлөгдөн алдагджээ. Дэлхийн урамсгалын өөрчлөлт хүмүүсийн зохисгүй ажиллагаанаас болж бэлчээрийн 70% нь талхалагдаж доройтоод байна. 100-аас 70% гэдэг суурил гамшиг. Сүүлийн 5 жилд 81 мянган малчин өрх гам зод байгалийн бэрхшээлээс хохирол амсаж 50% нь малынхаа талаас илүү хувийг хоригдуулжээ. Дайн дээр дажин гихчээр бэлчээрийн өвс тачир сэрэг болоод хөрс халдсар шихлэнгүүтэл зарцаа үлийн цагаан огтон олширна. Мал сүргийн бүтцийн зохистой харьцаа алдагдаж ялангуяа зөв төлөвлөлт бодлогогүйгээр малын тоог хэд өсгөж мөнгө болгон харснаас бэлчээрт сөрөг нөлөө үүссэн эргээд малчны амжиргаач сайжирсангүй. Өвс ургамал өөрөө ургаж, өөрөө хагдах нь хорвогийн жам боловч ургаж хагдахын загт малчин хүний арга ухаан хичээл зүтгэл чухмал учиртай. Бэлчээрээ зөв хуваарлаж ашиглаж өвс тэжээлээ сайтар базаасан хот айлаас өвлийн тэсгэм хүйтэнд
намрын сөл ханхийг шиг болдог. Харуус нуур мэлми мэд мэлтийн их усны цаан толгой шүргэн өндөр өтгөн өвс салхины аясаар найгана. Энэ бол хамгаалалттай бэлчээр. Манай харуус нуурын 63 арал дээр 3 сумын бүх мал одоо үйлжиж хаварж идэг байсан. Түүн дээр одоо бэлчээрээ чөлөөлж чадлагүй буруу ашигласнаар болж одоо бэлчээр дөрөйтөх болсон. Одоо түүнийг үндэслэж дэлхийн байгаль хамгаалах сан харуус нуурын аруул хамгаалалтын газар одоо хамтарч малчттай уулзалт зөвлөгөө хийж малчтыг бэлчээрээ зөв зөвхөстэй ашиглах талаар бол ер нь их зөвлөгөө семинар сургалт явуулсны үндсэн дээрээс малчид бэлчээрээ зөв ашиглаж малаа одоо тодорхой цаг хугацаанд гаргаж намарт бас яг тодорхой цаг хугацаанд ингээд оруулдаг болсноор бэлчээрээ хамгаалж сурсан. Энэний үндсэн дээрээс бэлчээр сэргэгдэж энэ байгаль дэлхийн ернэс иргэд сайхан болсон. Бэлчээрийн газрыг ашиглах улс ортой дүн шинжилгээ хийгээгүй. Яаж хамгаалах, зохистой эзэмшүүлж ашиглуулах төрийн бодлого шийдвэр байхгүйгээс бэлчээрийн нөөцд оройтож сөрөг үр дагавар нь гамшигын шин чанартай болж байна. Мөн газрын тухай хуульд бэлчээр дэх уст цэг, хужир, мараа бүхий газрыг нийтээр ашиглана гэсэн заалт нь орон нутагт бэлчээр ашиглахыг зохицуулан хэрэгжүүлэх боломжийг хааж байгаа юм. Газрын хөрснөөс үнгүй ургадаг энэ одоо үржих шимттэй баялагийг яаж зөв одоо хайрлаж хамгаалж яаж олон жилийн хугацаанд урт удаан хугацаагаар ашиглаж тэгээд хүн ардын болон улс орны эдийн засгийн аж амьдралд ач холбогдолтой ийм одоо ухаалаг байдлаар одоо шийдэж ашиглах бай гэдэг асуудал бол мэдээж амин чухал асуудлаа гэж ингэж тооцож байгаа. Тэр агуулгаараа аймгийн бэлчээрийн менежментийн төлөвлөгөөг бол хөтөлбөр төлөвлөгөөг бол одоо бас нэлээд тийм чамгаа байдлаар боловсруулж ашиглаж байгаа. Ултай аймгийн Шараа сумд бэлчээр менежментийн төлөвлөгөө боловсруулагдаад гэржих шатанда явж байна. Манай Шараа сум 572 мянган га нутаг дэвсгэртэй үүнээс 480 мянган га одоо бэлчээртэй эрдэнэ төлөвчтэй хурлаар бэлчээр менежментийн төлөвлөгөөг батлуулаад ингээд одоо хэрэгжүүлэх шатанда явж байна. Шараа сум нь одоо нийт 82 мянган толгой малтай бүхэн бас их байдаг манай нутагт. Тэр бүхэнгийн одоо бас тэр нутагчдаг тэр газруудыг бол манайх бас одоо хамгаалахаар бас энэ төлөвлөгөөнд туссан байгаа. Энэ нутаг Тэмээ бүхэн хоёрын нутаг байлаа. Бөхтөр хоёр бөөр нийлүүлэн шахам бэлчээрэлдэг байсан юм. Одоо бүхэн дайжин Тэмээ анир авуугэлтэй алсыг харуулдан алгуурхан идээшлэн. Би одоо энд баг наснасаа лоош Тэмээ маллаж одоо даалгарч байна. Энэ авийн нутаг бол Тэмээ бүхэн хоёрын нутаг байгаа. Сүүлийн жилүүдэд одоо газар гарахгүй ганцаа зодорхон болох юм. Яг өсөлтөд бааширч байна. Энэ гэдэг бүхэн бас нэг жаахан бэлчээр нутгийн хувьд бас дайжиж ийн амт. Уул нэсг нь овол өсөж байгаа юм. Яг одоо зууданд бас их хэцүү байх юм. Газар гарахгүй болохоор энэ талд явдаг одоо амтан та одоо галган малган одоо ховор болохоор яг одоо идэхэмгүй өвлийн цагт одоо бас их хэцүү. Яхандаа өвөл хаврын цагт. Бэлчээр дөрөйтхөн зөвхөн мал аж ахуй таагүй нөхцөл үүсэх төдийгүй ургамал амтан устдах аюулыг давхар бий болгодог. Малын тоо толгой нэмэгдэхэд өвсөн тэжээлт зэрлэг амьтдын оршин амьдрах нөхцөлийг улам хумин эдээс нутгаасаа дайжиж тоо толгойн сөөрх аюулд өртөөд байна.
бэлчээрийн менежментийн одоо энэ хөтөлбөр төлөвлөгөөл ерөөсө Монгол үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын одоо салшгүй нэг юм бүрэлдэхүүн гэж ингэж ойлгож байгаа. За тэгэхээр энэ ажлыг зохион байгуулж ихэд хамгийн нэгдүгээрт бас хүн хүчний зохион байгуулалтын асуудлаас гадна хөрөнгө санхүүгийн ажил бас тодорхой хэмжээний хэрэгцээтэй байгаа. Ийм учраас бид өнгөрсөн одоо энэ онд харьцуулаад үзэхэд аймгийн хэмжээнд нийтдээ энэ дэлхийн байгаль хамгаалсан Мерсекор олон улсын байгууллага аймгийн одоо орон нутгийн төсвөөс нийлж 93 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж энэ ажлыг зохион байгуулж хийгээд байна. Бид одоо энэ чиглэлээр бас улсын хэмжээндээр Загвар аймаг болох ийм зорилт дэвшүүлж байгаа. Энэ бэлчээрийн чиглэлээр энэ улсын хэмжээнд Монголын хэмжээнд энэ бэлчээрийн мал аж ахуйг ямар хөө одоо чиглэлээр авч явах юм яавал одоо бэлчээр нутгаа цөлжилтөөс хамгаалах энийг гэсэн төвч хэлж нэг ийм зам гаргая гэсэн ийм бодолтой явж байгаа. Малын бэлчээрийн хамгаалалт ашиглалтыг зохистой шийдвэрлэх нь бэлчээрийн мал аж ахуй занхилсан манайхны амжиргааг тогтворжуулахад ихээхэн ач холбогдолтой юм а. Иймд бэлчээрийг хамгаалах тодорхой эзэнтэй болгон зөв зохистой ашиглуулах. Бэлчээрийг нутгийн иргэд бүлэг нөхөрлөлд эзэмшүүлэн хамгаалуулж, бэлчээр эзэмших эрхийг бүлэг нөхөрлөлд эдлүүлэх. Бэлчээрийн хэмжээ хил хязгаарыг тогтоох зэрэг арга хэмжээг төр орон нутгийн удирдлагууд хариуцж зохион байгуулах хэрэгтэй байна. Бэлчээрийн даас багтаамжин тохирсон малыг бэлчээх. 1990 онд Азийн хөгжлийн банкнаас гаргасан судалгаанаас үзэхэд 121.8 саяга бэлчээрийн тэжээлийн нөөц 341 сая 220 мянган тонн даас нь 48 сая хонин толгой малтай тэнцэнэ гэжээ. Манайх 2011 оны байдлаар 42 сая толгой буюу энэ нь хонин толгой шилжүүлэхэд 70 сая мал бэлчиж байгаа нь даруй 2 дахин их мал байна. Бэлчээрийг хил хязгааргүй төрөмгийлдэг дайсан бол түүмэр. Агва шарлын энэ орчим түүмэр гарч бэлчээр сүйрчээ.